Бүгдээрээ сайн уу? Бичлэгийг маань дэмжиж урмын үг өгч байгаа та нартай маш их баярлалаа. Энэ удаагийн бичлэгээрээ мөнгөн холбооны нийгмийнхаа 2 дугаар бүлгийг үргэлжлүүлэн ярьж өгөх гэж байна. Хэрвээ өмнөх бичлэгүүдээ үзээгүй бол үзээд ороод ирээрэй гэж зөвлөе. Ахлах сургуулийн амьдрал үргэлжилсээр пицца болон хамхны явдлаас болоод Югог сургуулийнх нь татгалцдаггүй хүн гэж нэрлэх болжээ. Түүнд бүгд итгэж найздаг болсноор түүнийг клубын орлогч дарга болохыг хүсдэг. Харин Юго үнийг хүлээн авахд бэлэн биш байгаа харагдана. Энэ талаар бодон алхаж явах үед нь түүний гар утсанд зурвас ирлээ. Ээж нь хүүгийнхээ явуулсан гахамхыг эзэн гэдгээ хэлжээ. Аав нь ч бас түүний илгээсэн гахамхыг эзэн талаар уншсан Юго баяртайгаар инээмсэглэнэ. Дотор байрны үүдэнд Микаге уйлж байхыг харлаа. Микаге ч юу ч болоогүй мэт царайлан зүгээрээ л гэж байна. Энэ талаар шүнжэнгөө бодон нойрон хүрсэнгүй. Маргааш өглөө болоход тэд хамтдаа алхаж явна. Югог өчигдрийн талаар дурдах гэж оролдох болгонд Микаге халгаахгүй өөр зүйл ярих гэж хичээсээр. Тэр үед Микаге Ичантай хамт байсан болохоор манай хүн тэрийг бодож хартаастай. Ангийнх нь 2 охин ард нь нэг зохиол ярьж байхыг сонсож байгаа юм. Хөр шайлын 2 хүүхэд багын найзууд. Зохиолынх нь эрэгтэй дүр бейсбол тоглолтоос гадна улсын тэмцээнд ордог. Гол дүрүүд яриасаг биш. Зохиолын төгсгөлд хосууд болдог гэдгийг сонссон Юго сонирн болно. Аргагүй ингээд сонсоход энэ нь яг л Микаге болон Ичан нарын амьдралтай адилхан сонсогдож байгаа юм. Ингээд Ичанаас юу болсон талаар асуух гэхэд нөгөөх нь юу ч бишээ л гэдэг. Манай үнч нэг булангаас Микагийг нууцаар хараад тагнаад байна. Ичанд нэг охин сэтгэлээ илчилсэн ч Ичан татгалцсныг сонсоод бүр эвгүүрч байгаа юм. Микаге хашааны хаалга нээлттэй орхисноос болоод клубын моринууд алдагдах төглөө. Юго маань ийм алдаа гаргасан Микагийг харан зогсохдоо өмнө нь сургуулийн багш тусламж хэрэгтэй хүнд туслаарай гэж хэлсэн тухай санана. Тэгээд зэрэг шулуудан очиод л тэр өдөр яагаад үйлсныг нь асуутал чамд хамаагүй л гэж авсан. Юго морины та хунсан байгааг болоход Микаге түүнд таахаа холбол хацтай байдаг гэдгийг хэлнэ. Тахаа хаалгандаа өлөгвөл сайн зүйл тохиолдох байх гэж хэлсэн учраас Юго маань хэлснээр нь өлөгдөг. Сургуулийн цэвэрлэгээний үеэр Юго нохоо олж багшаасаа зөвшөөрөл авснаар сургуульд үлдээхээр болно. Сургуульд үлдээн гэвэл эмнэлэгт үзүүлж вакцин хийлгэх шаардлагатай. Энэ бүхэнд мөнгө хэрэгтэй гэхэд манай Юго бие төлөөлөх гин. Зуны амралтаараа ажиллаж болсон мөнгнөөс нь үлдсэн тул түүгээр төлөх гин. Төсөөлөөгүй зардал хэдий ч энэ нохойг өөрөө олсон учраас хариуцлага хүлээж байгаа юм. Тэгсэн хооллох зардал бас хэрэгтэй гэдгийг сананаа. Хоолнд нь ч бас үлдсэн цалингаасаа ашиглахаар болов. Тэгсэн хэрв Юго төгсчгөл яах вэ гэтэл нэг нь ийм санаа гаргана. Ингээд нохойг өөрөөр нь мөнгө олуулахаар явуулж үзтэл энэ арга нь хамжилттай хэрэгжиж байгаа юм. Дараа нь тэд ой моджуулалтын тихмээс мод авч нохоонд зориулан үүрийг нь бэлдэж өгнө. Нохоонд ямар нэр өгөх талаар ярилцаад эхэндээ орлогч даргын нохой гэж байснаа сүүлдээ бүр орлогч дарга гэж дууддаг болчихно. Тэгсэн Югогийн ууранд хүрээд байгаа юм. Нэрийг нь тулааснаас гадна хамаг хүний анхаарлыг татаад байна гин. Тэгснээ орлогч дарга хөөрхөн юм антер гэхээр өөрөө магтуулж байгаа юм шиг гоё ч юм уу гэдэг юм. Микаге нохойг сургаж байх үеэр нохой өвөнд орохгүй болохоор нь орлогч дарга муу байна. Яагаад ийм юм чаддгүй юм бэ гэхэд бас л манай хүнд хэцүү тусна. Ингээд Юго маань нохойг буулгаж авахаар судалж гарнаа. Бараг тулаан хийгээд өгдөг шүү. Тэгсэн хоолоор эзэрхийлж байгаа юм гин. Нохойг сургах ажил нь амжилттай боллоо. Тэгснээ нохоогоо тоо заагаад байхад ойлгодоггүй Токиотой харьцуулаад бахархаад байгаамаа бүр. Юго маань үнэн сайхан сэтгэлтэй. Халтарсан үнэнээс болоод Ичаныг гэмтчихнгээд өөрөө урдуур нь ороод гэмтчихэж байгаа юм. Харин Ичан түүнд зөвхөн бусдад анхаарал тавиад байлгүй өөртөө анхаарал тавих ёстойг сануулдаг. Морины клубын шинэ элсэгчдээс Югогоос бус нь амархан суралцаж Юго морио сайн удирдах чадахгүй бүтлгүйцдэг. Энэ нь түүнд дунд сургуулийнх нь үеийг санагдуулж хүн дээр тусна. Тэр энэ бүхнийг өөрийнхөө туршлагагүй байдалтай холбож бодно. Мөн мориочос буруутгаж өөр морь унахыг хүсдэг. Харин Микаге түүнийг тэмцээн болж байгаа газар авчирснаар буруу удаж байгаагаа ойлгоход нь туслана. Тэгсэн энд бас аав нь хамт ирсэн. Манай хүнийг бүр зовоож байгаамаа. Охиноо өгөхгүй л гэдэг. Микаге түүнийг энд авчирсны ачаар Юго маань морио өөртөө тохируулах биш, өөрөө мориндоо тааруулах ёстойг ойлгож авсан юм. Ингээд анхлан суралцагчдын тэмцээнээр алдаа гаргалгүй барианд орж 4-р байранд орлоо. Яг барианд орохын даваан дээр мориноосоо унах шахтагч шүүгчд түүнийг алдаа гаргаагүй гэж тооцдог. Тэгсэн энд бас хахан явж үйдэг шүү. Цагийн ажил хийж байгаа юм гинэ.
Юугагийн зургийг дарчихсан гэрийнхэн рүүгээ явуулна гэсэн чинь манай хүн шууд утсыг нь булааж аваад тас хийтэл дундуур нь хуваачхаж байгаа юм да. Манай Юуга анхлан суралцагч учраас сийсэгт оролцсон. Харин Микаге төвшин илүү учраас би хэсгийн уралдаанд ороод 3 дугаар байранд ордог. Тэмцээний ард гарсан сурагчдад одоо сургуулийн фестивал үлдлээ. Ингээд тэдний клуб фестивалд хэрхэн оролцох дээрээ ажиллаж эхэлдэг. Уралдаан зохион байгуулах тул эхлээд газраа шийдэж, дараа нь техник хэрэгслээ бэлдэж эхэлдэг. Тэгсэн чаргыг нь зассан нөхөр ингээд будчихсан байдаг юм да. Тэгснээр бас NPK гэдэг нь азот, фосфор, калий гэдэг юмаа. Фестивалийн бэлтгэл гээд бас л завгүй өдрүүд. Манай Юуга бүр хичээлийнхээ дундуур хуурхираад унтаж өгнөө. Тэгсэн багш нь их л ойлгодог бололтой. Их хичээж байгаа юм чин зүгээр унтуул даа гэж үйдэг шүү. Гэхдээ бас хасах нэг оноо гэж авсан. Манай хүний ажил бүр нэмэгцээр байгаад сүүлдээ баларч байна. Тамако маань ахаад л турчхаж. Энэ удаад харин дэглэн барьсан юм гин. Айкавагийн орсон хостинг клуб үнэнүүдээрээ үдсэглэн гаргаж тэмцээн зохионо. Тэгсэн хүн зөвлөлөх ажлыг дааж авсан Айкавад мэдээж хүнд байсан нь ойлгомжтой. Ядаж үнэ тууж яваа хүн нь үдсэглэнтэй байвал хүн их цуглаж магадгүй гэж бодсон учраас Тамакото тохиролцжээ. Харин оронд нь Тамакод сургуулийн фестивал дээр 5,000 йенээр хоол авч болох тасалбар өгөх гин. Тамаког байнгын туранхай байлдаа гэсэн чинь чадахгүй ятраад өгчихэн л гэж авдгийн. Юуга зориг гарган байж Микагед баараг л болцооны санал тавина. Гэхдээ зүгээр хамтдаа нэг өдөр гарах уу би даая л гэж хэлж байгаа юм. Микаге зөвшөөрсөн чинь бөөн баяр. Даанч Микаге бол болцоо гэж бодохгүй л байгаа хэрэг. Микаге бусад охидод энэ талаар хэлээд үүнийг болцооны санал байсныг нь мэдэж авна. Тэгснээ айгүй хөөрхөн ирээдүгөө бодохоор манайх баахан үнэ тариан талбай хөгшин хүмүүстэй. Гэтэл над шиг охин сайн болсон уу гэж гайхаад байгаа юм. Ингээд Микаге баахан бодлолноо. Манай Юуга харин хит их ажилласаар фестивал болох өдрийн өглөө унаад өглөө хүрхий. Нүдэн нэгтэл эмнэлгийн таа зархан тэр. Ядаргаанаас болоод ухаан алдчихээ. Тэгсэн юм ч өнөөдөртөө явж болохгүй л гин. Түүн дээр аав нэрлээ. Хичээлч биш хамаагүй зүйл хийж яваад ийм байдалтай болсон энтер гээд л багшд нь уурлаж гарлаа. Манай хүн аавыгаа гарч явахаас өмнө гахаа махыг идээд намайг хүлээн зөвшөөрөөгүй юм уу гэж асуув. Харин аав нь үгүй л гэж байна. Энэ хооронд фестивал үргэлжилсээр маш их бэлдсэн сонирхолтой үзүүлбэрүүдийн нэг болох хүмүүс болон морь хоорондын уралдаан маш олон хүмүүсийн анхаарлыг татаж чаджээ. Юуго ээжтэйгээ уулзах үедээ гахаа махны талаар худал хэлсэнд нь уурлана. Түүнийг төвөөс нүдний шил худалдаж аваад буцаж ирэх үед фестивал хэдийн өндөрлөж бүх зүйлээ хурааж байхын тэр. Тэгэж их хичээн байж бэлтгэсэн талбайн чалах болсон байв. Юугогийн маш их хичээл зүтгэлийн ачаар фестивал амжилттай болсныг Микаге хэлдэг. Өдрийн цагаар фестивал гээд завгүй. Оройн цагаар эмнэлэг эргэлт оруулдаггүй тул очиж амжаагүй гэдгээ хэллээ. Манай хүнч үнэхээр баяртай байсан тул түүний өмнө уйлж орхиноо. Юуго Микаге хоёр сүм рүү хамтдаа явахаар боллоо. Тэгсэн Токио яг гайвалж хамт явах гэтэл охтууд гарч ирээд зогсоож байгаа юм. Ингээд тэд хоёулахнаа явж чадлаа. Яг сумд ирсэн чинь өөр хүүхдүүд ч бас ирсэн байжээ. Манай Юуго гахаануудаа нэрлдэг хэвээрээ. Энэ бол gaхан шарсан бах. Энэ нь котлет, хям, гахаан махтай шүлгээд л. Тугал их ороход тусалсан гээд манай хүнд нэг тугаланд нэр өгөх эрх бас өгнөө. Үнэ болж энд үлдэх учир албан ёсных нэрийг Юугог өгч болно гин. Тэгсэн манай хүн би загалмайлсан эцэг нь болох юм уу гэж авсан. Бүр болоогүй Микагегийн аавын зовлон ойлгож байна гэж авшиг. Манай хэд Ичаны ферм өрөө төлж чадалгүй дампуурч байгаа талаар олж мэднэ. Сургуулиасаа гарч ажилхийн өрөө төлөхөөр шийдсэн талаар нь Микаге хэллээ. Ичаны аав бизнесээ томруулсныхаа дараа өөд болсон учраас өөр нь үлджээ. Ээж нь ганцаараа зүтгэсэн ч дийлээгүйг Микаге хэлж өгөв. Мөн өөр нь цаг өнгөрөх тусам ихсэж байгааг нь. Манай Юуга өвчтөй гэж худал хэлж хичээлээсээ чөлөө аваад Ичан дээр ирлээ. Түүнийг үлдэхийг ятгах гэсэн ч ажиллаж мөнгө олохгүй л бол Микагегийн гэр бүлд төвөг удна. Одоо ч төвөг утсаар байгаа гэв. Учир нь түүний аавыг бизнесээ өргөжүүлэх гэж мөнгө зээлэх үед тэдний гэр бүл батлан давж болчихсон учраас илүү удвал тэдний гэр бүлд ч аюултай гин. Тэгээд л аль болох хурдан өрөө төлөх ёстой гэлв. Юугаач тэр өдөр яагаад Микаге уйлж түүнээс юу болсныг нуугаад байсныг ойлгох нь тэр. Ингээд Ичан явлаа. Юуго Микагед хандан ганцаараа шаналх хэр хэцүү болохыг мэднэ гэдгээ хэлдэг. Харин Микаге болохоор Юугог зовоож
Муухай дурсамж үлдээх вэ гэдгээсээ түүнээс зай барьсаар иржээ. Ингэж ярилцсны эцэст тэднийг нэгнээ ойлгодог. Юго харин яаж мөнгө олж найзуудтай туслах талаар бодож эхэлнэ. Ичаны фермийн бүх үнээ зарагдах болсон тухай сонссноор Юго Микагийн хоёр очихоор шийдлээ. Тэдэндээ зэрэгцэн үнэнүүдийг авч явах машинууд ч мөн иржээ. Бүх үнээг авч явхад Ичаны хоёр дүү Микагийг тэрэн уйлсаар хоцорлоо. Юго Микагийн хоёр тэдний үнэний сарвчийг цэвэрлэн туслана. Энэ л тэдний хийж чадах зүйлс. Энэ бүгдийн дараа тэд эдлэнгийн сүүлчийн сүг уусан юм. Буцах замд Юго Микагийг зоригжуулна. Түүнийг хүссэн ирээдүйнхээ төлөө зөв алхам хийхэд туслахаа амлав. Ичаны гэр бүлийн өөр 15 сая yen гэдгийг охины гэр бүлийнхэн хэлдэг. Мөн тэд ч бас юу хийхээ ярилцсан. Өвөө нь бүх морио зарах санал гаргасан нь Микагийг цочирдууллаа. Өвөөгийнх нь хобби төдий зүйлсэн учраас отоо зархаар шийдсэн гин. Өөрөө ч нас явж байгаа тул моринуудтай анхаарал тавих хэцүү болж байгааг хэллээ. Үүнийг нь охины авч зөвшөөрөв. Яг энэ үед Юго Микагийн тандан отоо л хэлэхгүй бол оройтоод харамсах талаар санууллаа. Ингэж зориг орсон Микагийн гэр бүлийнхэндээ анх удаа өөрийнхөө хүслийг хэлсэн юм. Эдлэнгээ өвлөж авах боталгүй байгаагаа мөн өөрт нь мөрөөдөл байгаа талаар амнив. Охины гэр бүл морио зарах шийдвэр нь хэвээрээ үлдсэн ч гэлээ Микагийн мөрөөдлөө дагах болсон тухайга найздаа хэлдэг. Элсэлтийн шалгалт өгөхийн тулд Югогоор хичээлээ заалгахаар болж дүнгээ харуулсан чинь ямар ч тааж Токиогоос арай дээр юм байна л гэж авсан. Манай Югоч охины дуртай зүйлсээр тулгуурлан хичээлийг нь ойлгуулах гэж их л хичээдэг. Нэг дээд ангийн ах ирснээ пицца хийх ажлыг сургуулийн аль биесны үйл ажиллагааны нэг болгох гэж байгааг хэлдэг. Тэгээд манай хүнийг төлөвлөлтийн хороонд ор гэсэн чинь Юго үгүй л хичгэлээ. Нөгөө хүн ч чамааг яасан ч татгалздаггүй залуу гээ бидтэйгээд л гайхаад байгаа юм. Манай Юго болохоор найзынхаа хичээлд туслана гэж амласан болохоор чадахгүй л гэж хэлнэ. Микагийн бүх зүйлд Югод найдаад иж болохгүй гэд өөрөө ч гэсэн их хичээж байгаа харагдана. Юго маань хэдий дургу байсан ч гэлээ хасаа тусламж авахар болдог. Микагээд туслахын тулд хичээл заалгамаар байгаа талаараа ахтаа хэлтэл ах нь гэрээс очоод дэвтэр номыг нь аваад ир. Аавын царайг хармааргүй байна гин. Ингээд Юго хүсэхгүй байсан ч гэсэн гэрлүүгээ явах хэрэгтэй боллоо. Микагийн гэрийнхэнтэйгээ ярилцах үеэр тэр заавал их сургуульд ороход нь туслахаа амлажээ. Хамгийн ихний галт тэргэнд сууж сапороод ирлээ. Эрдэр ч гэсэн учир гэрээрээ орохоос өмнө номын дэлгүүр ортол тэнд дунд сургуулийн найзуудтайгаа таарч холбоо барих дугаараа солилцоод амжина. Гэрээсээ зорьсон юмнуудаа аваад гарах гэсэн гэрийнхэнтэйгээ таарч хоол идээд явхаар боллоо. Тэгсэн аав нь Югод өөрөө бүтлгүйцсэн юм байж хүнд хичээл заах гээ юу гэж хэлээд авнаа. Манай хүнч хэлэх гэсний хэлээд л гараад өгч байгаа юм. Харин ээж нь түүний араас иржээ. Ахлах сургуулийнх нь найзуудыг энд юу хийдгийг нь ч мэдэхгүйгээ ойлгож харахаар ирсэн нь энэ. Ээж нь бүгдийг өөрийнхөө нүдээр харсандаа баяртай буцлаа. Энэ хүрээд аним маань дуусаж байна. Дараагийн бичлэгүүдээ хурдан үзхийг хүсвэл лайк болон сабаа дарж сувгаад дэмжээрэй.